Хүн төрөлхтний түүхэнд аливаа улс үндэстэн өөрийгөө гадны аюулаас хамгаалах, дотооддоо амар амгалан аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд цэрэг айрам, цагдаа, хамгаалалтын хүчинтэй байж, тэдгээрийг ур ухаан, эр зориг, авхаал самбаа, эрдэм чадал, шудраг цэгц байдлаараа итгэгдсэн манлайлагч өдөрдөж ирсэн нь хожимо генерал хэмээн нийтэд нэрлэгдэх болжээ. Бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1942 оны 4-р сарын 18-ны өдрийн 12-р тогтоолоор Монгол улсад цэргийн дээд генерал цол бий болсон бөгөөд 1944 оны 4-р сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цолыг бүгд найрамдах Монгол Ард улсын ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор 11 хүнд хүртээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 222 генерал цолтон төржээ. 1971 оны 7-р сарын 8-ны өдрийн 220-р тогтоолоор тухайн үеийн дараагаар ажиллаж байсан нийгмийг аюулаас хамгаалах яамны 1-р орлогч сайд Содон Балжирын бүд аригчаад цагдан сэргийлэх хошууч генерал цол олгосон тухайн цаг мөчөөс хойш эх орноо хамгаалах, улс орныхон дотоод аюулгүй байдлыг хангах, эрдэм ухаан ур чадвараа зориулсан нэр хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай энэхүү албыг насан туршийнхаа ажил үйлсээр болгосон цагдаа дотоодын цэргийн байгууллагын мянган албан хаагчдын игнэн дундаас өдгөө 18 алтан мөрдөст генералууд төрөн гараад байна. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын анхны генерал Содон Балжирын бүд аригчаа 1933 онд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн Улаанбаатар хотын хууль цаазын дээд сургууль, Зөвлөлт холбоод улсын Эрхүү хотын их сургуулийг хуульч мэргэжлэр төгссөн. 15 наснаас хөдөлмөрийн гараагаа эхэлж улсад 43 жил хөдөлмөрлсөний 40 орчим жилд нь хууль сахиулах байгууллагад өдөрдох албан тушаалд ажиллаж, нийгмийг аюулаас хамгаалах яамны 1-р орлогч сайд бөгөөд улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дараагаар 2 удаа томилогдсон 12 жил ажилласан. Хошууч генерал бүд аригчаа цагдан сэргийлэх байгууллагын боловсон хүчнийг зөв судлах, үйл ёсыг боловсронгүй болгох, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, гэмтэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн байцаах үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэл, практик арга ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байжээ. Бэгзийн Даваасан буу. Завхан аймгийн Баян улс суманд 1927 онд төрсөн 1946 онд боловсон хүчний байцаагчаас ажил амьдралын гараагаа эхлүүлж, улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын 1-р орлогч дарах хүртэл дэвшин ажиллаж, бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1976 оны 7-р сарын 1-ний өдрийн 158-р тогтоолоор хошууч генерал цол олгожээ. Хошууч генерал Даваасан буу цагдаагийн байгууллага, мөрдөн байцаах байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгүй болгох, бэхжүүлэх, мөрдөн байцаагч нарын нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдэнд албаны нэмэгдэл олгох, орчин үеийн техник хэрэгслээр хангах, ажиллах нөхцөл боломж, алба хаагчдын албаны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байжээ. Алтан гэрлийн Думбурай. Увс аймгийн Завхан суманд 1929 онд төрсөн Улаанбаатар хотын хууль цаазын дунд сургууль, Зөвлөлт холбоод улсын дотоод явдлын яамны цагдан сэргийлэхийн дээд сургуулийг төгсөж хуульч мэргэжил эзэмшсэн. Увс аймгийн Завхан сумын баг сургуулиудад багш, хичээлийн эрхлэгчээр ажлын гараагаа эхэлсэн. Мэдлэг боловсрол өндөр тэрээр нийгмийг аюулаас хамгаалах яамны 1-р орлогч сайд бөгөөд улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дараагаар ажиллаж 1978 оны 4-р сарын 18-ны өдрийн 102-р тогтоолоор хошууч генерал цол олгогдожээ. Хошууч генерал Думбурай цагдан сэргийлэх байгууллагын хэв журам сахиулах албанд ихээхэн анхаарч, Улаанбаатар хотод хэв журам, албаны хүч хэрэгслийг квадратын системээр байршуулах, байгууллагын бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, үйл ажиллагааг нь боловсронгүй болгох, албан хаагчдын албаны мэдлэгийн дэвшинг ахиулах, эргүүл, жижүүрийн давтамж, ягтралыг нэмэгдүүлэх, мэдээллийн шуурхай байдлыг хангах нөхцөлийг судлан яам командлалд танилцуулж, зохиох шийдвэр гаргуулж хэрэгжүүлсэн. Осрын отхон жаргал. Төв аймгийн Эрдэнэ суманд 1928 онд төрсөн. Зөвлөлт холбоод улсын
дотоод явдлын яамны галын техникийн дунд сургууль, цагдаа сэргийлэхийн дээд сургуулийг төгссөн. 1947 онд дотоод явдлын яамны данс хөтлөгчөөс ажлын гараагаа эхэлж 1973-аас 1980 онд улсын цагдаа сэргийлэх ерөнхий газрын орлогч дарга бөгөөд Улаанбаатар хотын цагдаа сэргийлэх газрын даргаар ажиллаж бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1979 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 226 дугаар тогтоолоор хошууч генерал цол хүртжээ. Хошууч генерал Отхон Жаргал цагдаагийн байгууллагыг мэрэгжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх чиглэлээр наривчилсан зохицуулалт хийж аймаг бүрийг эрэлж албаны нохойтой болгох, барилга байгууламжийг өргөтгөх, холбоогоор бэхжүүлэх зэрэг дотоод зохион байгуулалтын чухал арга хэмжээнүүд авсан. Жижүүрийн тусгай албыг байгуулж, автомашин, мотоцикл, морьт явган эргүүлийн хэлбэрийг хослуулан ашиглаж, радио холбоог нэвтрүүлсэн нь хөдөлгөөн тэргуулийн үндсийг тавьж, ажлын уялдаа холбоог шин шатнд гаргах, гэмт хэргийн илрүүлэлт хэв журмын зөрчлийг талсан зогсоох чиглэлд шинэ хэц гаргасан. Сэнгэгийн Дамдын сүрэн Булган аймгийн Орхон суманд 1938 онд төрсөн Улаанбаатар хотын худалдааны техникумыг худалдааны нэгтлэн бодогч, зөвлөлт холбоот улсын аюулаас хамгаалах хорооны дээд сургуулийг хуульч мэргэжлэр төгссөн. 1958 оноос ажлын гараагаа эхэлсэн тэрээр ерөнхий нэгтлэн бодогч, нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд, үйлчилгээ аж ахуйн газрын дарга, улсын цагдаа сэргийлэх ерөнхий газрын дарга, Хэлийн ба дотоодын цэргийн техник 119 дугаар ангийн захирагчаар тус ажиллаж байв. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1981 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 166 дугаар тогтоолоор хошууч генерал цол олгожээ. Нийгэм аюулаас хамгаалах яамны үйлчлэгээ аж ахуйн газар даргагүй болсон л доо. Тэгээд намайг дуудаж үйлчлэгээ аж ахуйн газрын дарга болгож. Цэдэнбадар асууж байсан. Чи хэдтэй насаа хэлж байсан би. За чи тэгвэл эх орон ард түмэндээ дээд зэрэгээр ажиллана шүү нөхөр минь. Сайн ажиллаарай гэж над өөрөг өгч. Надад генерал цол өгч байсан шүү дээ. Тэгээд би одоо өөртөө л бас хатуу зориг тавьсан хүн дээ. Төр намайг одоо ингэж хүндэлж байхад би төрийн өмнө их үүрэг хүлээсэн. Миний үүрэг бол биелүүлэх үүрэг бол үндсэндээ одоо намайг өхөн өхтөл төрийн өмнө би одоо үүрэгтэй хүн гэж өөрийгөө бас зоригжуулж ингэж л байсан да. Хошууч генерал Дамдын сүрэн нийслэлийн Октябрийн Арианы нутаг дэвсгэрт байгууллагын сүүжүүл амралт зохицолборыг 1982 онд байгуулж ашиглалтанд оруулсан нь тухайн үед төрийн байгууллагуудаас ажилтнуудынхаа амралтын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдсэн томоохон ажлуудын нэг болж байлаа. Шин тутам байгуулагдсан амралт сувилийн зохицолборыг материаллык баазаар бэхжүүлэх, малжуулах талаар нэлээдгүй ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн. Бастин Прү 1942 онд Гойболтой аймгийн Төнгөл сумын нутагт төрсөн. Улаанбаатар хотын худалдааны техникум, зөвлөлт холбоот улсын дотоод явдлын яамны дээд сургууль, Москва хотод нийгмийн ухааны академиг тус төгссөн. Үйл зүйн ухааны доктор, дотоод хэргийн их сургуулийн эмерит профессор. 1965 онд улсын их дэлгүүрт тооцооны болон ахлах нэгтлэн бодогчоор ажлын гараагаа эхэлж 1990 оны 4-р сарын 19-ний өдрөөс улсын цагдаа сэргийлэх ерөнхий газрын даргаар томилогдож бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 189 дугаар тогтоолоор хошууч генерал цол олгожээ. Төгсрөөд бие магтж байгаа муудаа цагдаагийн ерөнхий газар 1990 оны энэ ажилдаа түргэн чигдэрч орох зорилтоо сайн биелүүлсэн гэж би боддог. Монгол улсын төрийн захиргааны төв байгууллагыг болж чигдэрсэн төдийгүй орон нутгийн дүүрэг аймаг нийслэл дүүрэг аймгийн цагдаагийн байгууллагууд шинэ нөхцөл зохицож түргэн зохицож цагдаагийн албандаа орсон байна. Хошууч генерал Прү нийгмийг аюулаас хамгаалах яам татан буухтахад цагдаагийн байгууллагын бүтцийг бий болгож хүний нөөцөөр хангах анхны хуулиудын төслийг боловсруулж үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх байгууллага туг
бэлэг тэмдэгтэй болгох, Интерполын гишүүнээр элсүүлэх, олон улсад цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг таниулж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн материал, техник, санхүүгийн талаар бэхжүүлэх зэрэг олон ажлыг богино хугацаанд амжуулснаар цагдаагийн байгууллагын нэр хүнд асрыг өсөж, ноцтой гэмт хэргийн илрүүлэлт эрс сайжирч, албан хаагчдын хариуцлага, сахилга, ажил хариуцах чадвар нэмэгдсэн. Чимэдэржин амруулт 1956 онд Улаанбаатар хотод төрсөн нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн тусгай дунд сургууль, Зөвлөлт холбоот улсын дотоод явдлын яамны академи, Москвагийн намын дээд сургуулийг төгссөн. Хууль зүйн ухааны магистр, дотоод хэргийн их сургуулийн хүндэт доктор. 1977 оноос Хинтээ аймгийн цагдын сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж, цагдаагийн ерөнхий газрын даргаар 2 удаа, тэргүүн дэд даргаар 1 удаа, Монгол улсаас бүгд найрамдах Хятад ард улсад суугаа элчин сайдын яамны консулын хэлтсийн дарга, бүгд найрамдах Казахстан улсад суугаа элчин сайдын яамны зөвлөхөөр ажиллаж байсан. 2022 оноос цагдаа дотоодын цэргийн Ахмадын хорооны даргаар ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын ерөнхийлөгчийн 1996 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 176 дугаар зарилгаар хошууч генерал цол олгосон. Хошууч генерал Амарвалд цагдаагийн байгууллагын холбоо мэдээллийн системийг эж бүрэн шинчилж, Японы Кобан системийн туршлагаар нийслэлийн хороод бүх сумдад хэсгийн төлөөлөгч байцаагчийг ажиллах, амьдрах байртай болгох ажлыг эхлүүлж, цагдаагийн дээд сургуулийг олон улсын жишгт нийцүүлэн цагдаагийн академи болгох засгийн газрын шийдвэр гаргуулж, эрүүгийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхдийг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хэлтэц байгуулж, Улаанбаатар хотод хөдөлгөөн тэргүүл шинээр бий болгоход анхаарлаа хандуулж ажилласан. 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Өминий цаг үед цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын хуваар онц байдлын зэрлэгт заагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд цагдаагийн байгууллагыг зохион байгуулан удирдах, нийгэм иргэдэд учирч болох хор хөнөөлийг тослон цогцоосон. Данзангийн сандагчир 1947 онд Завхан аймгийн Цагаан хайрхан суманд төрсөн. Зөвлөлт холбоот улсад дотоод явдлын яамны академи, удирдлагын академийг тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр, дотоод хэргийн их сургуулийн хүндэт доктор. 1967 оноос Улаанбаатар хотын сэргийлэн хамгаалах гарнизоны сэргийлэгчээр ажлын гараагаа эхэлж, цагдаагийн ерөнхий газрын дарга бөгөөд дотоодын цэргийн даргаар 2 удаа томилогдож, Монгол улсын ерөнхийлөгчийн 2002 оны 7 дугаар сарын 19-ний 108 дугаар зарилгаар хошууч генерал цол хүртсэн. Хошууч генерал сандагчир цагдаагийн ерхий газрын гадаад харилцааны бүтцийг өргөтгөж, хүний нөөц, сургуультай арга зүйн үйл ажиллагааг олон улсын жишгт хүргэх зорилгоор албан хаагчдыг мэрэгжлийн академи, ихтэй сургуулиудад суралцах, мэдлэг мэрэгжлийг дээшлүүлэх арга хэмжээг авсан нь гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсэн үйл ажиллагааны эхлэл болсон юм. Автомашины парк шинжилгээг үе шаттай хийх, албан хаагчдыг компьютер, техник, галт зэвсэг, тусгай хэрэгслээр хангах, нийгмийн хамгаалал, ажиллах нөхцөлийг сайжруулж, шин загварын дүрмт хувцсанд шилжүүлж, төв орон нутагт орон сууцтай болгох нөхцөлийг бүрдүүлсэн. Манбадархын Гамболд Архан аймгийн Тариад суманд 1958 онд төрсөн. Нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн тусгай дунд сургууль, Зөвлөлт холбоот улсын дотоод явдлын яамны академийн тусгай факультет, удирдлагын академийг төгссөн. Хуульч мэрэгжилтэй, хууль зүйн ухааны доктор. 1979 онд төмөр замдах хэлтсийн жинхэнэ төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж, 2006-аас 2008 онд цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаар ажиллаж, Монгол улсын ерөнхийлөгчийн 2007 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 185 дугаар зарилгаар хошууч генерал цол хүртсэн. Хуулиар хариуцуулсан гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах ажил үйлчилгээнд дүгнэлтийн 480 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлгөөн тэргүүлийн газар байгуулан техник хэрэгслэр ханган ажиллуулсан нь гэмт хэргийн гаралт бодитоор буурч, хэв журмын зөрчил нэмэгдсэн эерэг үр дүнд хүрсэн юм. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай нийтээр дагаж мөрдөх журмыг нэгтгэх, боловсруулах, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээг бүртгэж сан бүрдүүлэх ажлыг эхлүүлжээ. Аажуурын Тулаан жаргал 1960 онд Хинтээ аймгийн Бэндэр суманд төрсөн. Зөвлөлт холбоот улсын дотоод явдлын яамны дээд сургууль, төрийн захиргаа удирдлагын институтыг тус суралцж төгссөн. Хууль зүйн ухааны магистр, батлан хамгаалах аюулгүй байдлын профессор цолтой.
1983 онд Дархан хотын цагдан сэргийлэх газрын өмчийн төлөөлөгчөөс хөдөлмөрийн гараагаа эхэлж 2006-аас 2012 онд цагдаагийн ерөнхий газрын дэд болон тэргүүнд дараагаар ажиллаж Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 11-р сарын 25-ны өдрийн 249-р зарилгаар бригадын генерал цол хүртсэн. Бригадын генерал Дулаан Жаргал нутаг дэвсгэрийн цагдаагийн газар хэлтсийн мэдээллийн сүлжээний системийг боловсруулах, гэмт хэрэг зөрчлийн тоо бүртгэлийн програм хангамжийн ашиглалтыг дээшлүүлэх, онлайнаар бүртгэх арга хэмжээ хэрэгжүүлэх, захиргааны зөрчлийн тоо бүртгэлийн програм хангамжийг шинээр боловсруулж ашигласнаар улсын хэмжээний зөрчлийн тайлан, мэдээ, албан хаагчдын ажлын үр дүнг дүгнэх, зөрчил үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх олон талт ажлыг үр дүнтэй зохион байгуулах боломжуудыг бүрдүүлсэн. Тогёогийн Хүрлбаатар 1963 онд Ховд аймагт төрсөн, нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн дээд сургууль, Оросын улбаны улсын Ленинград хот дэх дотоод явдлын яамны дэргэдэх дамжаа, удирдлагын академийн дээд дамжаа, цагдаагийн дээд сургуулийг төгссөн. Цэргийн командын ажилтан, хуульч мэргэжилтэй, магистр зэрэгтэй. 1985 оноос дотоодын цэргийн тэг 5 дугаар ангид ротын захирагчаар ажлын гараагаа эхэлж 1999-оос 2014 онд дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 11-р сарын 25-ны өдрийн 249-р зарилгаар бригадын генерал цол хүртсэн. Бригадын генерал Хүрлбаатар дотоодын цэргийн анги салбаруудын бүтэц зохион байгуулалтыг шинчилж, терроризмын сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн хэв журмыг сахиулах, аюултай ачаа тэшийг тээврийн замд харгалзан хүргэх томилгоот салбар нэгжүүдийн орон тоо зардлыг шийдвэрлүүлэн, төв орон нутгуудад дотоодын цэргийн салбар нэгжүүдийг шинээр байгуулж, ажиллах журмын тогтоож, дотоодын цэргийг байлдааны тугтай болгох талаар холбогдох эрх зүйн актуудыг судлан байлдааны тугийг хүлээн авсан. Баянмөнхийн бэлэгт 1960 онд Хинтээ аймгийн Бэрх тосгонд төрсөн. Зөвлөлт холбоод улсын улс ард аж ахуйн дээд сургууль 1983-аас 1986 онд Монгол улсын их сургууль, Отхон тэнгэр их сургуулийг тус суралцж төгссөн. Эдийн засагч, хуульч мэргэжилтэй, улс төр судлалын докторийн зэрэгтэй. 17 наснаас ажлын гараагаа эхэлсэн тэрээр 2012-оос 2014 онд цагдаагийн ерөнхий газрын дарга дотоодын цэргийн командлагчаар ажиллаж Монгол улсын ерөнхийлөгчийн 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 34 дугаар зарилгаар бригадын генерал цол хүртсэн. Бригадын генерал бэлэгт цагдаагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс Байн нутаг дэвсгэрийн талбай, орчин суугчдын тоог харгалзан дүүрэг бүрийг 2-оос 3 хэлтстэй болгон зохион байгуулж Монгол банкнд хүсэлт тавьж баг хүүтэй зээлээр албан хаагчдаа орон сууцжуулах ажлын хүрээнд Мянгад айлын орон сууц бариулжээ. Сайн Нямбуугийн Баатар жав 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн дэд сургууль, Оросын улбаны улсын дотоод явдлын яамны удирдлагын академийг тус суралцж төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1990 онд Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлсэн тэрээр 2014, 2017-оос 2020 онуудад цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаар 2 удаа томилогдсон ажиллаж Монгол улсын ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 232 дугаар зарилгаар бригадын генерал цол хүртжээ. Бригадын генерал Баатар жав гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх суур хуулиуд, цагдаагийн албаны болон дотоодын цэргийн тухай хууль шинжилэн баталсантай холбогдуулан үйл ажиллагааг эрх зүйн шинэ орчин шилжүүлэх, албан хаагчдын сэтгэлгээг өөрчлөх, сэтгэлгээний шинэ дадалд сургах, хуулийг нэгмөр хэрэгжүүлэх хариуцлагатай үе тохиосныг харгалзан бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг шуурхай хийж чиг үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чанартай хүний нөөцийн зөв оновчтой бодлого явуулж албан хаагчдын мэдлэг, ур чадвар, сахилга хариуцлагыг сайжруулах, олон ажлууд хийгдсэний дүнд ажил үйлчилгээний хүртээмж, албадын хамтын ажиллагаа сайжирч нийтийн бие бүрэлдэхүүний хичээнгүй зүтгэл нэгдмэл ажиллагааны хүчээр тулгамдсан олон ажил асуудлыг шийдвэрлсэн. Сейлэгийн Гамбат 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн дэд сургууль, удирдлагын академийг төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр.
1991 онд Улаанбаатар хотын цагдаагийн газрын ариугийн хэргийг эргэн сурвалжлах хэлтсийн туслах төлөөлөгчөөр анх томилогдсон ариугийн цагдаагийн газрын дарга хүртэл дэвшиж 2017-оос 2021 онд дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж Монгол улсын ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаар зарилгаар бригадын генерал цол хүртжээ. Бригадын генерал Гамбат иргэний бүртгэл паспорт хяналтын нэгдсэн сүлжээ төслийг хэрэгжүүлэх ажлыг өдөртөн зохион байгуулж төв орон нутгийн цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх алба, хил хамгаалах ерөнхий газар, татварын ерөнхий газруудтай мэдээллийн сүлжээнд холбогдох техникийн нөхцөл бүрдэж, гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлагатай мэдээллийг харилцан солилцох боломжийг бүрдүүлсэн. Дотоодын цэргийн үйл ажиллагааны холбогдох журмуудыг дотоодын цэргийн командлагчийн тушаалаар батлуулан мөрдүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг дээшлүүлэх, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллага, терроризмтэй тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, нийслэлийн түргэн тусламжийн төв зэрэг байгууллагуудын төлөөлөл, томилгоо төвлгүүдийг оролцуулсан команд штабын үзүүлэх сургуулийг амжилттай зохион байгуулсан. Жамсран жавын болд 1976 онд Хинтээ аймгийн Өндөр хаан хотод төрсөн цагдаагийн дээд сургууль, удирдлагын академи, бэлэг дээд сургууль, дотоод хэргийн их сургуулийн агсан төвчний боловсролын сургуульд тус суралцж төгссөн. Хуйлцэн ухааны доктор. 1996 онд Хинтээ аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж 2019 онд цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, 2020-оос 2023 онд цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаар томилогдсон ажиллаж Монгол улсын ерөнхийлөгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 9 дугаар зарилгаар хошууж генерал цол хүртжээ. Хошууж генерал болд цагдаа дотоодын цэргийн анги байгууллагаас нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай олон улсын энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн байгууллагын баг оролцуулах төвхөн шийдвэрийг гаргуулсан. Албан хаагчийн дундаж салинг 81.6-аас 90%-аар нэмэгдүүлсэн төдийгүй гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий 1857 албан хаагчийн цалингийн зэрэглэлийг тус бүр нэг шатлалаар нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлсэн. Цагдаа дотоодын цэргийн ахмадын санд хууль тогтоомжийн дагуу хөрөнгө төвлөрүүлж, зарцуулах хувийг хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй уялдуулан тогтоож, ахмадын хорооны зөвлөлүүдийн ажиллах нөхцөл ахуй хангамжийг нэгмөр шийдвэрлсэн. Дэлхийд даяар тархсан коронавирус COVID-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрч, Монгол улсад халдвар дархсантай холбогдуулан бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 6 удаа шилжүүлж, нутаг дэвсгэрийг баг, сум, аймаг, хороо дүүргээр нь хэсэгчлэн болон нэгдсэн байдлаар хааж хяналтад авах ажлыг зохион байгуулж, Улаанбаатар хотын шалга нэвтрүүлэх 9, хяналтын 51 цэг, орон нутагт хяналтын 285, сумдын хяналтын 630 цэгээр нутаг дэвсгэрийн автозамуудыг бүрэн хяналтанд авч шуурхай арга хэмжээ авснаар цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч болон тэргүүн дэд дарга, бригадын генерал Нямочор, дэд бөгөөд нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга бригадын генерал Отхон Жаргал, дотоодын цэргийн штабын дарга бригадын генерал Чингис болон зөвлөлийн гишүүд бие бүрэлдэхүүнийг оновчтой удирдах ажилласан. Эрдэнэсэн дөржин Чингис 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Зөвлөлт холбоот улсын дотоод явдлын амны академийн тусгай факультет, Америк нэгдсэн улсын Денвер хот дэх Колорадогийн их сургуулиудыг тус суралцаж төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр, пауэрлифтингийн спортын олон улсын хэмжээний мастер. 1989 онд Улаанбаатар хотын цагдаа сэргийлэх газрын өмчийн хэлтэст төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж, цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, 2014-оос 2016 онд цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, 2021 оноос дотоодын цэргийн штабын даргаар томилогдсон ажиллаж, Монгол улсын ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 137 дугаар зарилгаар бригадын генерал цол хүртжээ. Бригадын генерал Чингис цагдаагийн ерөнхий газрын бүтцэд мэдээлэл нэгтгэн боловсруулах газрыг шинээр байгуулж, гэмт хэрэг эрх зүйн зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд нэгдсэн дүн шинжилгээ хийж, бодлого боловсруулан нэгдсэн удирдлага зохион байгуулалтанд оруулсан.
гэмтэргийг илрүүлж мөрдөн шалгах ажлыг шуурхаа явуулах зорилгоор мэрэгжлийн албаны уялдаа холбоог сайжруулах, гүйцэтгэх ажлын нэгжүүдийг бий болгосон. Цэвэндөржин Нямочор Ховд аймгийн Дарив суманд 1973 онд төрсөн, цагдаагийн дээд сургуулийг төгссөн. Тагнуулын дээд сургуульд гүйцэтгэх ажил, Тайланд улсад оюуны өмчийн чиглэлээр мэрэгшүүлэх сургалтыг дүүргэсэн. Хуульч мэрэгжилтэй, дотоод хэргийн сургуулийн докторант. 1991 онд гал түмэртэй тэмцэх хилтэст гал сөнөөгч, туслах байцаагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрээр мэдээлэл нэгтгэн боловсруулах газар экологийн цагдаагийн албаны анхны даргаар ажиллаж 2020 оноос хойш цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 137 дугаар зарилгаар бригадын генерал цол хүртсэн. Бригадын генерал Нямочор мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын даргаар томилогдсон ажиллахдаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалж шинжлэх ухааны үндсээр зөв оновчтой зохион байгуулах боловсронгүй болгох ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж шин шатанд гаргасан нь зохих үр дүнгээ өгч ижил чиг үүрэг бүхий нэгжүүдийг нэгтгэсэн нь мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны үндэс суурийг тавьсан төдийгүй экологийн цагдаагийн албаны үйл ажиллагааг бэхжүүлэх ажиллах, эрх зүйн орчныг боловсронгүй болгох, энэ төрлийн хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд албан хаагчдыг мэрэгшүүлэх, дадлагжуулахад анхаарч удирдлага зохион байгуулалтыг зөв оновчтой авч хэрэгжүүлсэн. Эрэгжи буугийн отхон жаргал 1975 онд Говьалтай аймагт төрсөн. Цагдаагийн дээд сургууль, дотоод хэргийн их сургуулийн удирдлагын академиг тус суралцаж төгссөн. Хуульч мэрэгжилтэй Сонгон хайрхан дүүргийн цагдаагийн хилтэст эрүүгийн төлөөлөгчөөр анхны томилолт өвөртөлсөн тэрээр цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар ажиллаж 2022 онд Гайлийн ерөнхий газрын даргаар томилогдсон. Монгол улсын ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 137 дугаар зарилгаар бригадын генерал цол хүртжээ. Бригадын генерал отхон жаргал Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг Алсын хараа 2050, цагдаагийн байгууллагын дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг Монгол улсын эх хурал засгийн газраар батлуулах ажлыг өдөрдөн зохион байгуулсан. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын түүхэнд тодоор бичигдсэн төрдөд хамгаалагдсан алтан мөрдөст генералуу та бүхний шантаршгүй эр зэрэг, дуусшгүй ур ухаан, дундуршгүй сэтгэл, цуцшгүй хичээл зүтгэлээр албан хаагчид бид бахархаж байна. Эрхэм генералуу та бүхэн өдөрдөн ажиллаж байсан цаг үедээ Монгол улсын цагдаагийн байгууллага, бүтэц зохион байгуулалт, санхүү, материалын хангамжийн хувьд бэхжүүлэх, төрөл мэрэгжлийн албадыг мэрэгшүүлэх чиглэлд шилжүүлэх, эрх зүйн орчноо боловсронгүй болгох, мэрэгжлийн байх, шинтгэлийн үйл явц үргэлжилж, үйл ажиллагаа тасралтгүй үр дүнтэй явуулах, шаардлага хангасан хууль сахиулах салбарын тэргүүлэх үүрэгтэй голлох байгууллага болон бэхжүүлсэн түүхэн он жилүүд байсныг бахархан дурсахын зэрэгцээ өнөөдрийн дэлхийд танигдсан Монгол цагдаа бий болсныг цохон тэмдэглэе. Алтан мөрдөст генералуудын үйлс бүхэн дэлгэрэх болтугай.